Инчоны нисхонсын буудлаас яг Сөүлийн төв орох хамгийн эвтэйхэн арга бол яг airport limousine буюу том автобуснууд байдаг. Инхийн тулд зүгээр буугаал нисэхдээ хаач хамаагүй CU-нууд байгаа. CU-гээс эсвэл автомат машин дотроос та нар ийм карт авчаарай. Дээрээ T-money гэсэн бичгтэй. Тэгэхээр T-money-га бас CU дотор нь бэлэн мөнгөөр тэмдэглэж чинь. Иймэрхүү автобуснууд одоо жишээ нь Сөүлийн төв орж байгаа автобус нэг талдаа 17,000 вон байдаг байхгүй юу? Тэгэхээр энийгээ яг 17,000 воноор ч юм уу яг хэрэгцээтэй дүнгээрээ цэнэглээд тэгээ орж ирээд өөрсдийнхөө яг автобусны урталт нь байдаг. Яг тийм танарт харагдаж байна да. Бид хэдүүлгийнх нь нөгөө U-money дээр байдаг шиг ийм уншдаг төхөөрөмжийг тэр голд нь бол байж байгаа. Тэрэн дээр нь уншуулад шууд ороо суучж болно. Тэгэл 17,000 вон татчихдаг. Эсвэл нисгтэр байгаа юм бас tickets гэсэн нөгөө автобусны тасалбар гэсэн хэсэг байгаа. Хүн сууж байгаа, үйлчилж байгаа тасбыг нь бичээд өгөх хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр тиймэрхүү замаар авч бас болно. Яг тийм бас ticket гэсэн яг тасбар борлуулж байгаа хэсгээс авахын давуу тал нь болохоор тасбар авахын давуу тал нь бол танарт нөгөө юу өгчдөг. Яг нөгөө картаараа төлбөр төлж болдог. Өөрсдийн нөгөө төлбөрийн одоо MasterCard ч юм уу Visa картаараа төлчих гэсэн үг л дээ. Тэгэхдээ нөгөө яг авсан тасалбараараа автобуснаас суух хэрэгтэй. Хэрвээ анхнаас та нарын ийм T-money-тай байх юм бол зүгээр эндээс уншуулад явах боломжтой. Аль хамгийн эвтэйхэн боломжоор бол автобуснаа суугаад явчих болох юм. Тэгэхээр төлбөрөө яаж төлөх та нарын асуудал. Гэхдээ ер нь бол хамгийн эвтэйхэн арга нь бол иймэрхүү автобус. Ягаад тэгэхээр доороо юм нэг ачаа агуулах хэсэгтээ та нар шууд аэропортоос гараад нисгээсээ гараад шууд автобус руугаа ачаагаа хийчин. Тэгээ болж өгвөл өөрийнхөө зочд буудалтай ойрхон буудал дээр буучих учраас эвтэйхэн харин одоо юунаас нисхээс Сеул руу нөгөө ARX гэдэг нөгөө Airport Express гэж байгаа юм шиг Airport Rail Express лөө гэж ах шиг байгаа юм. Метрогоор бол бас явж болно. Энэ 17,000 воноос бол арай чүчүн хямдхан, арай бага үнэтэй. Гэхдээ ачаатай явж байгаа тохиолдолд айх нөгөө шатматтай байдаг учраас тийм амар биш. Тэгэхээр зүгээр биедээ амар арай эвтэйхэн төв рүү явчих гэх юм бол ARX-ээр Airport Limousine Experience ямар байна? Захиалцсан юм шиг. Такси чи автобус дуудсан юм уу? Бүр яг ингээл маш смут байлаа. Шууд билет аваад гарч ирэнгүүт шууд хөв гэж орж ирэл. Тэгэл нөгөө ачигч нар нь ачааг жолооч нар нь ачааг маань ингээд хаана вэ гэж асуунгуудаа ойрхон ингээд шууд тасалбар наагаад ингээд тавьж өгч байгаа. Бай экспириенс. Тэгэхээр яг хэрвээ нисхээс төв рүү Сеул рүү орж байгаа бол ийм лимузин дээр аэропорт лимузинээр суугаарай. Тэг айгуу тухтай, ийм зайтай таксинаас тухтай бац тээ. Окей, бай.